Хэдхэн сарын өмнө дэлхийд оргиож хилтэй амттай болгоны ярьж гартай өлтэй болгоны тоглож байсан тоглоом бол Among Us юм. Харин өнөөдрийн бичлэгээр би Among Us-ын тухай биш, Among Us тоглоомын дүрм, хэм маягтай төстэй 7 анимыг танилцуулах бол. Among Us-ын тоглоомын дүрм ямар хувэ гэдгийг мэдэхгүй маргал байхгүй бах. Гэхдээ яг давчхаар бол нэг тоглолтод 10 хүн тоглоно. Тэгээд ихэнхдээ 2 алуурчин 8 гимгүү жирийн тоглогч байна. 2 алуурчин нөгөө 8 алж дуусгавал алуурчдын ялалт. Харин тэрнээс өмнө 2 алуурчин олвол багийн гишүүдийн ялалт. Өмнө өөр олон жижиг сажиг зүйлс байгаа ч гэсэн өнөөдрийн бичлэгт тэрнийг их хамаагүй ерөнхий гол дүрмийг л мэдж байгаа хангалттай. Хэрв та Among Us-ын үнэн швэн энэ тоглоомонд донцсон, энэ тоглоомтой төстэй бүтээл кино, аним зэрэг хайж байгаа бол өнөөдөр би та бүхэнд Among Us-тай хамгийн төстэй гэж болох үз хамгийн алдартай, сонирхолтой, таны хизээж уйдахгүй 7 анимыг санал болгож байна. Ерөнхийдөө гол агуулга тэгээд 1-ээс 2 дугаар ангийнх нь үйл явдлыг ярьж өгнө. Тэгээд аль болох гол болоод өрнөл үйл явдлыг ярьж спойлердэхгүй хичээх болохоор миний ярьсан аним таалагдаа цааш үзмээр санагдвал өөрөө үзээрэй гэж зөвлөе. Завчлал руу орцгоё. このジョルノ・ジョバーナには夢がある。Долоод би л байхгүй хот. Oh my god, би энэ аним таартай. Гол дүрийн залуу бол ямар нэгэн онцгой зүйл байхгүй 30 өрөх гэж яваа цагийн ажил хийж амьдралаа зогоодог нэгэн. Гэтэл түүний угийн ойлгоггүй нэгэн уявын уйтартай амьдралд гал дээр дос нэмж орж ирсэн үйл явдал болдог ба энэ нь түүний гэртээ харахад ээж нь. Амьдралд нь үлдсэн ганц хайртай үнэ алчгаа зовлон лимиттэй тулцсан байж хахад аним л болсон байна. Мэдээж дүрмийн дагуу тэнийг цагтаа нар нь манай үнийг импостер гэж бодоод хөвөөд эхэлнэ. Ээж энэ нөхчгаа селф репорт хийгээд намайг өршдөг ямар зөвөн баачгаа вэ яаж барьж авъя та гэд бодоо сууж идэл гинт шилжээд 18 жилийн өмнөх 11 настай үерийг оччихдаг. Тэгээд тэнд очиод 18 жилийн өмнө ангийнх нь нэг охин алуурчны гарт амь өргөцсөн гэдгийг гинт сандаг ба тэр алуурч нь ээжийг нь алсан нэгэн гэдгийг ч мэдэж авдаг. Тэгээд л тэнд нь алуурчныг барьж аваа зогсоочих юм бол ээж нь ч өгөхгүй, би ч шор явахгүй, тэр охиныг ч аварч болох юм байна гэдгийг ойлгоод охиныг аврахын тулд чадахгүй ээж байгаагаар аним үргэлжлэв. Үйл явдал нь бол маш сонирхолтой. Өнгөрсөндөө очиод 29 хүртлээр ямар ч зориггүй хөгийн амьдралаар амьдарч ирсэн ухаарж байгаа нь. Тэгээд эцэст нь яг импостер хийм байсан, ямар шалтгаанаар ийм зүйл хийсэн гэх мэт хэний ч таамаглаагүй өрнөлүүд таныг огтхон ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна. Магадгүй танд өнгөрсөн рүү очиж ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүссэн үе байсан л байж таараа. Тэгвэл 11 настай хүүхдийн биеийн доторх 29 настай тарих ирээдүгөө хэрхэн өөрчлөхийг та энэ анимаас үзээрэй. 6-ад Rocco no Yusha. 6 цэцгсийн баатар таминч төрүүтэй тулдаж ялан дийлсэн талаар түүх өгүүлэгдэн үлдсэн байдаг бөгөөд харин тэрхүү түүхэнд энэ дахин давтагдана гэсэн байдаг бөгөөд 6 цэцтэй ажлыг сонгох тэдний дунд 7 дахь нэгэн гарч ирнэ. Тэд бүгд өөрсдийн дунд дайсан байгааг мэдж байгаа боловч хэн дайсан гэдгийг мэдэхгүй. Тэгээд ерөнхийдөө тэр импостер болох гээд бөөнл юм болд юм шиг байна. Найзынхаа саналаар оруулсан өөрөө бол энэ анимыг арай үзэж амжааг байгаа. Лайф гэж үзээг анима хайфлах юм хэцүү байхгүй. За зүгээр бос 6 юмас. Одоо яа гоё. 5-т Alice in Borderland. Ихэнх хүмүүс энэ анимыг киногоор нь илүү сайн мэдэх бах. Угийн сайн бүтээл, сайн зохиол гэдэг нь бол манганаас нь харагдана. Гэхдээ зураглал нь хангалттай сайн биш байснаас болж 2014 онд гарсан аним нэг их амжилт олж чадаагүй. Харин саяхан гарсан Netflix дээр цацагдсан кино нь бол маш өндөр амжилтанд хүрч чадсан. Тийм болохоор хүмүүсийн нүд нь арай таснаар нь энэ бичлэгтэр киног нь авцсан шүү. Харис өн гэрийнхэнтэйгээ маргалцгаад гэрээсээ зүхтаад өөрийнхөө гал хоёр хамтайгаа чойрч яваад яагаад ч юм нэг үйл мэдэгт хэрцэд хүрээд ирдэг. Тэгээд тэндээ янз бүрийн тоглоом тоглоход тоглоомны төвшнгөөс нь хамаарч тоглоомд яснаар амьдрах визээ сунгана. Хэрэг тоглоом тоглохгүй бол виз нь дуусч өгнө. Энэ маягаараа манай гол дүр янз бүрийн тоглоом тоглож явсаар байгаад эцэст нь шулмыг ол гэсэн нэртэй тоглоом тоглохоор болно. Энэ тоглоомны дүрмийг товч танилцуулбал нэг нөхөр өгсөн тэрийг алсан импостерыг тогтсон хугацаанд барьж галж чадах ёстой. Тэгсэн цаг тоглоом дуусна. Чадахгүй бол импостер амьд үлдэж бусд нь өхнө. Хэдий анимын ерөнхий агуулга үйл явдал Among Us-тай ямар ч холбоогүй ч гэсэн
Энэ тоглоом нь нэлийн төстэй байгааз. Гэхдээ ялгаатай зүйл гэх юм бол энэ хэдэн 100 crewmate байгаа. Тэгэс ганцхан импостертэй мөн энэ тоглоомд импостроос биш зарим crewmate-үүдээс найх хэрэгтэй гэж ялгаж байна. Дөрөвт чадваргүй Нана. Аним ерөөхдөө нэг хараваас би гол дүрхсэн царайтай сургуулийн идэ дээрлэхүүлдэг алдар нэр муутай гоцгой дэмгүүний түрээс эхэлдэг. Тэгээд тус дүрийн сурдаг анги нь болохоор зөвхөн чадвартай хүүхдүүдийг авдаг чадвартай хүүхдүүдийн сургууль юм. Тэгээд тэр сургуульд нь гал мөс шилжих цаг хугацаа эдэргээд байж болох бүхэл OP чадвартай дүрүүд байх бөгөөд манай хүн ганцаараа чадваргүй. Манай хүний нэрийг яаж яагаад Нанао гэдэг болохоор за яалтчгүй энэ л гол дүр вэ гэж бодтол биш байх бөгөөд бодлохгүй яг жинхэнэ гол дүр орж ирнэ. Энэ нь Нана гэх өөрийгөө бодол уншдаг гэж тодорхойлсон ч яг үүндээ чадваргүй охин байх бөгөөд учир бэлтүүлэх шалтгаанаар сургуулийнхныг алж эхэлдэг. Ямар ч чадваргүй ирнэ тэр айхтар чадруудтай ч айкон хасгалуугаа орцсон тэр сургуулийн сурагч ухаантай малнуудыг яаж нэгтүүлж алж байгааг та энэ анимаас үзэх боломжтой. Йоо ерөнхийдөө Among Us дээр нэмдэг миний баатны сургууль жаахан голоор л болохоос гол дүр нь хинч харсан best wife. Даанч импостер л болохоос. За sorry. Freestyle явсан жаахан явцгоолчлаа. Аниме агуулга, зохиол тэгээд бас зарим нэгэн хэвийн зүйлсийг халж хайсан нь бол надад маш их таалагдсан. Жишээ нь их аним дээр бол гал ашигладаг дүр амар чухал үүрэгрээ эзэмшдэг шүү дээ. Нэг бол манай талын нэг кул залуу эсвэл дайсны талын бараг л хамгийн амар нь гал ашигладаг дүрүүд байдаг. Гэтэл энэ аним дээр гал ашигладаг дүр нь бүр үнэн илхийн заяа. Тэгээд бас ихэндээ гарсан Нанаог гол дүр гэж итгүүлж чадсан маш сэтгэл төрүүлсэн. Би ч уг нь бол баргийн юм тэгж молигдуултгүй олон жил аним үзэхтэй. Тэгээд таалагдаагүй зүйл нь гэх юм бол нэгт зураглал. Зураглал нь яг тийм муу гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ зураглалын хэм маяг нь гэх юм уу да. Яг тэр анимда тохирсон хэм маяг биш юм шиг надад санагдсан. Тэгээд бас дүрийн хөгжүүлэлт нь бас нэлийн тааруу юм шиг санагдсан. 3-т үхлийн тэмдэглэл. За энэ анимыг мэдхгүй хүн бараг л байхгүй л үү дээ. Гол дүрийн залуу Ама Гэй нэг өдөр явж байгаад нэрийг нь бичсэн хүнээ баттаалдаг. Чөтгөрийн тэмдэглэл олдог бөгөөд гинт хэрэгтнүүдийн нэрийг бичин алж эхэлдэг. Бараг л хүн болгон мэдэх болохоор илүү зүйл нуршаад яах вэ? Тэгэд одоо бодоход энэ аним Among Us-тэй нэлийн төстэй байсан юм шиг санагдлаа. Гол импостер нь бол мөрдөгчдийн толгойг эргүүлж хүн алсаар байх бөгөөд ээлэл байгаагүй бол ер нь бусад эргүүлэгч нь хизээч ягаамыг барьж чадахгүй байсан гэдэгт итгэлтэй. Ерөнхий зарчмын төстэй. Гэхдээ ялгаатай тал нь хэм бол энэ анимд бол дэлхийн бүх хүмүүс crewmate ганцхан импостертэй тэр импостер нь хүнд ойртохгүйгээр алж чаддаг. Тэгээ зүгээр та нар Egg Yagami хоёрын цуг Among Us тоглож ингэ төсөөлөд үзтээ. Бумаа гэж. 2-т Danganronpa. Нэг хийх юм олж чадсан баачка салбарын хамгийн шилдэг гэсэн хүүхдүүдийг сургууль эдэр гэж худлаа ярьж ойлгож байгаа тавчраад нэг байдал руу явах ухааны эхлүүлцдэг. Тэгээ тоглоомын дүрм нь бол нэгнээ алах, нэг хүн өгсөний дараа хурал болох өгөөд тэр хурлаар алуучныг олж чадах юм бол crewmate-үүд амьд үлдэж тоглоомыг цааш өргөжлүүлэх хэрэгтэй болно. Хэрвээ алуучныг олж чадахгүй буруу үнийг өрчвөл алуурчин ганцаараа амьд үлдэж гэртээ ярих хэрэгтэй болох бөгөөд харин бусд нь хүн. Тоглоомын оролцогчдын үед манай гол дүрээс бусд нь хамгийн шилдэг бейсболын тоглогч, хулиган, зодоонч гэх мэт бүгд ямар нэгэн гоцгой чадвартай сурагчд байдаг ба харин гол дүр нь болохоор ямар чадваргүй азаар орж ирсэн гэж хэлдэг боловч хамгийн азтай сурагч биш яг үндэ хамгийн азгүй сурагч гэж хэлж болно. Мэдээж шууд л нэгнээ алаад эхлэх зоригтой хүн байхгүй нь ойлгомжтой. Эхний хэд хоног бол тэндээ хийсэн юмгүй шамирна. Тэгээд удаад ирэхээр зарим тэсгэл алдарч эхлээд ядж байгаа нэг зөвүүн баавга сурагч нарын сумлаад шүрүүбтээд алах сэрлийг нь хүслийг нь өдөөж өгөх янз бүрийн арга ашигласны эцэст нэгний алж эхэлдэг. Among Us-с ялгаатай нь энд хүссэн хүний импостер болж болох учраас хинт ч итгэх аргагүй. Тэгээд бас ганцхан л амьд үлдэнэ. Нэгт алс холдох Астра. 2163 он буюу одоогоос 100 гаруй жилийн дараах ертөнцийг харуулдаг. Хүн төрөлхтний хөгжилд нэлээд твшиж хэдэн гэрлийн жилийн зайдах их цаг гэрлийн хурднаас ч өндөр хурдтай тийм сансрын хөлөг онгоцоор хэдхэн цагийн дотор аялж чаддаг болсон байлаа. Энэ үед гол дүрийн залуутай нийлээд 9 хүүхэд 9 гэрлийн жилийн зайд байрлах гариг руу аяллаар явдаг ба тэндээ хар нүхшиг юм сорогдож 5000 гэрлийн жилийн зайдах эцхүү сансарт хүрээд ирдэг.
Азар ойрхон нэг хэний ч юм үл мэдэх сансрын үлийг онгоцтой таардаг ба тэндээ ерөөхдөө дөхнөөд тэгээд гэртээ арих төлөвлөгөө өдр боловсруулад байж ил яалтч хүнийг илт урвагч байдаг. Тэгээд ерөөхдөө анханасаа бүгдийг алах зорилготой Тэрэсийн дунд нэг урвагч байсан байна гэдгийг ойлгоод тэр нөхрийг олох мөн яагаад ямар зорилгоор бид эдийг алах гээд байна гэсэн учрыг болохоор зэхэж байгаагаар аним үргэлжлэнэ. Тэгээд ерөөхдөө бол энэ хүү Канатано Астра гэдэг аним бол түрүүний миний хэлсэн 6-аас илүү Among Us-тэй төстэй гэж хэлж болно. 9 сурагчийн дундыг импостер байгаа, тэрийг олох гэж хичээж байгаа ч төстэй. Мөн энэ үйл явдал бол сансрын хөлөг онгоцсонд явагдаж байгаа гэдэг нь ч бас Among Us-тэй нэлээд төстэй. Among Us 2018 онд нээлт хийсэн ба энэ анимны манга нь болохоор 16 онд гарсан. Тэгэхээр Among Us ерөөхдөө эндээс санаа авсан ч байж магадгүй гэж би хувьдаа бодож байгаа. Гэхдээ зөвхөн миний л бодол шүү. За тэгээд энэ бичлэг бол Among Us донцсон үнэнч фэн болсон тоглогчид магадгүй энэ тоглоомтойгоо төстэй аним ч юм уу, кино ч юм уу хайжиж магадгүй тэр хүмүүст л зориулж хийсэн бичлэг гэж ойлгож байна. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Always do it on my own, so I gotta get through it. And the only thing I know is to love what I'm doing. Never give up, never slow, till I finally prove it. Never listen to the no.